бичлэгийг хэлсэн юм уу? За эхлэе. Сайн байцгаана уу? Ээлигийн цаг тавтай мэрэл өнөөдөр би хайрт хүмүүстэй бичлэг нэрээ тийштэй уучлаарай биш шүү. Би сайн шүгэлдэж шүү. Гэхдээ чангалтай сайж байгаа жоохон гацчлаа. За одоо би дахиад шүгэлдэж үзүүлэх үү. Үнэхээр чанга байгаа зү. За одоо эхлэе. Өнөөдөр бид юу хийх вэ гэхээр мэдчилгээ болгон талархал хайрын захиа хайрын захиа гэж байдаг л дээ. За одоо би эхлээд хиндэ бичгээ гэхээр тэгтээ дараа нь бичсэнийг та нарт уншиж үзүүлнэ. Тэнгүүдээ одоо би эхлээд ээжтэй бичиж үзүүлнэ. Тэгээд ямар балаар бичгээ гэхээр ийм болон балнууд л юм. Энэ дотор тасааранда байгаа. Тэгтээ өөр хэллээ. Тасааранда та нарт үзүүлье. Зүрх мөрөх зурхаараа хэрэглэе. Энд олон янзын тасаарандаанууд миний даалгаварчлаа. За энэтэй болоо. Би энэ балаараа бичлээ. Ээжтэй. Зарим хэсгээр би улаан ягаан өнгөтэй ээжтэй бичэн ээж маань хэлээ. За одоо би ээжтэй талархал захиа мэдчилгээ гэдгээс энэ гураас ч би талархал бичиж үзье. За тэгвэл талархал бичицгээ. За одоо эхлэе. Гэтэ бас гоё бичихгүй бол ста гоё харагдахгүй байхаа. За ийм бас арилдаг гэдэг шүү. Хардаа. Энийг харж. Одоохгүй энд аа үсэг байгаа. Одоо би аа үсгийн батрууллаа. Ким аа гэдэг. Би муугаа биччихэл арилгаж бодно л доо. Гэтэ хэтэрхий арилга бол муухай л болж байгаа. Гэтэ муугаа бичсэн дээр арилгахгүй болохгүй л ахал та. Гэт. Шаруудыг чинь шарангтэй сатай бал. Ой битэрээ хүүхдүүдээ би ч хэн гоё бичихгүй жоохон хөөц. Эхний мөрийг дуусгачаад уншиж үзүүлэлтээ бүгдийг бичиж дуусчаад л үзүүлээ та нарт. Одоо би зүрхээ зурчих. Гэхдээ анхаарлын төвөндөө тавихгүй бол бас болохгүй л. За тэгвэл улаан тэгээд одоо ямар өнгө сонгох вэ гэхээр за энэ дотроос нэг өнгө сонгоно. Миний хамгийн зүстэй өнгө. За би эндээс цэнхэр өнгө сонголоо. За энэ хүүх өдөр цэнхэр. За бүх цэнхэр өнгөийг сонгоод одоо энд эхлээд энд нэг зүрхний халлаас нь зурчих та. За тэгтээ энд ингэж. За ингээд олон өнгөөр дугуулчлаа. Дугуулчих гэж би зүрх зурнал гэсэн л дээ голдон нэг зүрх зурч. Жаахан том уу. За амар гоё зүрх болчихлоо. Хийцгээ буцаагаад баримт нь хийгээрэй. Та нарт гэсэн би ч гэсэн. За одоо цэнхэр өнгөөрөө анхаарлын тэмдэг тавина. Яг бичлээ. Та нар бас ийм харандаануудаа өөр финал юм уу ч нэг сургуулийн тэгээд цөмөлдөө хийдэг ч юм уу тасаандаа цөмгөж явдаг л байх л та. За. Мэдрэлээс авч явдаг хүүхдүүд бас байгаа. Угаасаа зэрэгцэрлэхэд нэг савтай байдаг штэ. Тэр дотор нь тасаандаа дэвтэр бүх юм нь байдаг. Үзэг харандаа гээд
Тэгээ тэр дотроос би ч гэсэн бас жоохон байхдаа аваад хийдэг байсан. Бас манай цэцэрлэг амар их та хичээл хийлэгдэг байсан. Одоо би том болсон, одоо 7 настай 2 дугаар анги байгаа. За би бичцгээе. За өдөртөө би бичээд дуусгачлаа. Одоо би та нарт уншаад өгье. Эхнээс нь ихлээр талархал хайрт ээж таньда би маш их баярлаж байна. Яагаад гэвэл та намайг баг байхаас минь хайрлаж ирвэл хамгааласарч санаад багаас том хүртэл өсгсөн би таньда гайтай шүү. Би таньтайгаа дугаалах дуртай охин Эли 2019 оны 11 сарын 17 охин Эли ирсэн шүү. За одоо дараагийн хүн бол манай мами гэж дэрхэд байгаатай тань. Мамид шинжилгээ нэ эндээс эхлэе бичээ. Одоо би өөр үзгээр бичих үү. За хийнэгээр биччихв. За эхлэе. Би одоо мамида мэдчилгээ бичиж үзүүлнэ. Төрөнийг талархал байсан шүү дээ. Би ямар их баяртай байна. Би ээж, мами, аав, тэгээ найз нар, багштай өгөхөөсөө эсээ яддаг хүлээж байна. Одоо шар үзгээрээ мамида нэг бавхан өгүүлбэртэй юм уншиж үзүүлэх болохоор ээж миний бичлэгийг минь хурдлуулахгүй байх та. Гэтэ баггаа үг биччихье. За энд нэрээ асуултын тэмдэг. За энэ өөр биччих. Нэрээ миний та нарт харуулгаа мартчихж энэ удаан өнгийг инхээр энэ удаан өнгийг бичсэн шүү дээ. Тэгээ энэ дээр бичиж үзүүл болохгүй байхаа. Гэхдээ би зурхаараа та нарт бичиж үзүүлээ гэсэн үү? Ямар гарахыг хараарай жоохон нэгнээр жоохон муугайхаа бичдэг. Тэгвэл хальтаа. Бас мами нэрээ нэгдүгээр өдөр юм уу 3 дахь өдөр хайлаараа унасан. Би мамитай бас мэдчилгээнтэй хайлаар сайн яваад ирээрээ гэд нэмсэн байгаа шүү. Миний уншсныг сайн сонсоорой. Энэ амар сонин гардаг юмнууд байна. Одоо зууд жигсэндээ эхлээд уншаад өгчгүй та нарт. За. Намайг сонсноо би таныг сонссон шүү. Хайлаарт сайн явчихаар ирээрээ би таныг дахиад санах байх та. Та хайлаарт хэд хоных юм амжилт хүсье гэж бичиж. Одоо би дурнаа хурдан болохгүй тэгтээ бичлэгийн минь дахиад хурдуулна. За. Тэгтээ одоо яаж дурхай вэ? Мамитай бичсэн мэдлэгээ болон энэ зургийг дууслаа. Тэгтээ би мамигаа зурхаа мартсан. Тэгтээ зүгээрээ дараа нь үргэлжлүүлээ зурчихна. Тэгээд энэ эднэр ингээд ийм гоё зурагнууд зурсан байгаа. Одоо дараагийн мэдлэгээсээ хингээр аавда. Захаа биччихье. За би бичээ дуусгачлаа. Эхнээс нь уншаад өгье. Ажил дээрээ сайн байна уу? Итгэн ихийг бодоорой. За би танд хайртай. Би ээж, мами, аав, ах, өөтэйг
Маш их хайртай шүү. Гэр бүлтэйгээ амьдрах сайхан шүү. Би танд амжилт хүсэж байна. За одоо төрсөн өдөр гэдэг дээрээ найзуудтайгаа биччихөө багштайгаа биччихье. За би бүгдийг бичиж дуусгачлаа. Одоо би эхлээд багштаа уншаад өгчий. Үргэлж намайг дэмжиж байдаг чинь баярлаа. Надад хичээл эрдэм ном заасан чинь баярлаа. Би танд талархснаа илэрхийлье. Одоо найздаа би надад туслаж явдаг чинь баярлаа. Хаяа муудагч гэсэн би чамд хайртай хэвээрээ шүү. Чи надад хайртай хэвээрээ юу? Би чамд чин сэтгэлээсээ сандаа хайртай дуртай шүү. Эцэг хүнээсээ эхнээ би ээжтэй одоо ингэж ütсэн. Тэгээд та нар намайг үзсэн байх. Тэгээд би шараар бичсэн болохоор харагдах нь уу гэдгийг та нар хараарай. Алгаас гэсэн. За жоохон унтаа уншаад. Би ээжтэй яг ийм зурагтай гал таваны хэрэгсэлтэй зураг нь чин сэтгэлээсээ баяр хүргэе гэдэг мэдчилгээ бичсэн. Тэгээд тодорхой шараар бичсэн намайг түрүүн унсныг ойлгосон. Дараа нь би маамтай бичсэн маами шинэ жилийн мэнд хүргэе гэсэн. Тэгэхээр шинэ жил арай болоог байна. Гэтэ бас аймрыг харж байгаа одоо шинэ болтол бичсэн. Яа өстэй нэтэрчсэн. За та хайртай гэсэн бичих те. Тэгээд ийм нэг юу за би энэ хэлсэн танихгүй байна. За тэгээд аавда шараар бас бичсэн гэсэн юм биш үү? Энэ улбар шар үзэг амар гоё гарт юм лээ. Дараа нь би багштаа бичсэн. Багштаа би төрсөн өдрийн баярын мэнд гэсэн юникортэй цаасан дээр ирсэн. Тэгтээ хөөхтийнх юм байна. Багшаага санаад. За багштаа би бас улбар шар хандаа. Сая уншиж өгсөний минь та нар бүгд үзсэн ба. Үдээгүй байвал гүйлгэж үзэж болно. Би найдтай чи миний найз гэсэн зар миний зурагтай их цагт бичсэн. Их цагтын хоцлолтой гэтээ дотор мэдчилгээ талархал хайрын цагт юм байлаа бүр мартаж өгсөн. За би энэ олон дахиануудаа ондохгүй хүүхэндээ хүргээд өгнө. Та нар ч ихсэн намайг дагаад үдсэн сонирхсан бол мэдчилгээ талархал хайрын захаа юм уу найзтай бичих багштай талархал илэрхийлэх гэдгээ дагаад ийм хүч байхгүй бол цаас нуглаад хийжиж болно. Гой үдгээр бичээрэй. Баяртай. Би явж хүлээ хүргээд өгөхөр өрөөндөө очиж бич